Өнөөдөр хэрэгцээний төлөө бүгдээр хамтдаа залбирлыг хамтдаа хийцгээе. За юуны төрөнд бүгдээр ариун сүнсээр дүрийн ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Өнөөдрийн үгийг болон залбирлыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлэхэд өдөртөнд дагуулж чиглүүлж болтгоо гэж танд өргөн даатгах чинэзэн бурхан минь ээ. Энэ цагийн төлөө баярлалаа. Өдөртөнд дагуулж өгөрөө, чиглүүлж өгөрөө ариун сүнсээ. Нэр хэрэгцээтэй хүмүүст нь яг хэрэгцээ болж эзэн та өдөртөнд дагуулж чиглүүлээрэ. Алла Есүсийн нэрээр залбирч. За хамтаа өнөөдөр залбирая. Тэг хэрэгцээний талаар идэх уу, хүмсэх, идэгрэл чөлөөлөлт гээд олон хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болно. Үнэхээр альва зүйлээр гачигдaltaа байгаа бол яг энэ талбар дээр залбирлаа. Тэг яг энэ сэдвийн дагуу эхэлсэн бөгөөд энэ сэдвийн яг өдөржингөө чиглүүлэх бол яг өнөөдөр өдөр тутамдаа идэх уу, өмсөх зүйл дээр яг та гачигдж дутагдж байгаа эсхүүд байна уу? Тэрөө яг тэнд эдгэр хүс байна. Танд өдөр тутам ингээд эрүүл сарвал байх хэрэгцээтэй байж хахад тань та тийм итгэрээгүй байна уу? Тэгвэл энэ залбирал танд тус болно гэж би итгэж найдаж байна. Тэгээд энэ бол яг юм харизматик ба пентекост теологийн дагуу бас залбирал байгаа шүү. Тэгээд бүх залбирлууд маань тийм байгаа. Тэгээд яг энэхүү теологид итгэдэг хүмүүс нь сонсхийг өргөжлүүл сонсхийг бас уриалж байна. За хамтдаа залбирчээ. Тэгээд идэх уух ба өмсөх, хүнд идэх уух өмсөх бүхэл үсэг хэрэгцээнүүд байгаа. Эдгээр идэх уух өмсөх талбар дээр яг эзний үг юу гэснийг бүгдээр хамтдаа үздэхээ. Яг эзний үгэн дээр Матай 6 дугаар бүлэг дээр хэлсэн байгаа. Тиймээс бид юу идэх вүлээ, юу уух вүлээ, эсвэл юу өмсөх вүлээ гэж бүх санаа зов. Харин эзнүүд энэ бүх зүйлсийг чармаа хайдаг. Тэнгэрлэг эцэгтэн та нар энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайхдаг. Тэгвэл энэ бүхний та нар дэмж өгөх болно гэж байна. Ингээд хүмүүс эндээс хамгийн анх бол 6-гийн 31 дээр харах юм бол санаа зовдөг юм те. Санаа зовоод өгдөг. Юу иднэ? Юу унаа? Юу болно? Юу өмснө гэл хүн өдөр тутмын хэрэгцээнд маш их санаа зовдөг байна. Тэр хариу үндэстэн болохоор бурханд итгэдэггүй хүмүүс хүртэл энэ зүйлсийг чармаа хайдгаа, үнэхэр хичээж хайддаг. Тэгээд бурхан биднэрт тэнгэрлэг эцэг биднэрт эдгээр зүйлсийг хэрэгтэйг угаасаа мэддэг. Харин яг энэ зүйлс дээр анхаар хаасаагаад эхлээд бурхны хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайхдаг. Бурхны хаанчлалыг хайхдаг. Энэ болохоор бурхны дуудлагыг бурхны хаанчлалыг хай. Бас түүний зөвхт байдлыг хайхдаг. Эдгээр хөвгтөр хүнийг бүр тоо бүгднэр яг бясалгаад бурхны үгийг бас бясалгаад сууцгаагаарай. Бурхны хаанчлал юу вэ? Өмнө би таны хаанчлалыг хайж байна. Би зөвхт байдлыг хайж байна. Хэрвээ та ингээд бурхны хаанчлалын түн зөвхт байдлыг хайвал эдгээрийг зүгээр нэмээд өгч байгаа. Өөрөөр бурхны хаанчлалыг хайж байхад зөвхт байдлыг хайж хагаад идэх уух өмсөх болно эдгээр зүйлсүүд бурхан зүгээр хэрэгцээтэй зүйлсийг угаасаа нэмээд өгч чинь. Энэ бол зүгээр бонус буюу одоо хачир мэт одоо ингээд үндсэн хоол биш яг одоо ингээд хачир мэт ингээд нэмээд өгчнөө гэсэн. Тэгээд энэ бид нар эдгээр зүйлсүүдийг хайж санаа зовхоор бурхны хаанчлалыг хайцгаая. Яг л бурхны хаан бид нар энэ дэлхий дээр бурхны дуудлагыг биелүүлэхээр бид чиглэлийг авсан эзний удирдамж чиглүүлгийг бид авахаар бурхны дуудлагыг бид үнэхээр даган явах дуудлагатай хүмүүс үлээ. Бурхны дуудлагыг бид мэдэх ёстой хүмүүс. Бурхны дуудлагыг бид биелүүлнэ. Дэлхий дээр бид нар дуудагдсан байгаа. Хүн болгоны өөр дуудлагатай. Бурхан хүн болгоно өөрөө хаанчлал өөр юм гэсэн дуудлагад өгсөн байна. Зарим нэг нь бол зууршлан залбирлага. Зууршлан залбирч юм бол яг зууршлан залбирчаал юм. Зарим нэг нь ухтагч байвал ухтагч яах юм. Зарим нэг нь бусдыг урамшуулагч нэг юм бол урамшуулах ёстой. Урамшуулж үнэхээр бусдыг үгээрээ урамшуулж босгон байгуулдаг нэг юм бол урамшууллаа юм. Заримдаа ялан зүйлсээр ингээд гацалттай нэг байдал дээр хүмүүс гацаад байдаг. Яагаад юм бэ гэхээр нэг өсдөггүй, дуудагсан дуудлага хийхгүй. Энэс бол цаг хугацааг алддаг. Бөгөөд үүнээс бол бурхны хаанчлал яг тэрхүү дуудагсан дуудлагуудыг зарим нэг жолооч хийх ёстой, жолооч хийн шүү дээ. Би өстөө нэг бурханд үйлчлэхгүй, сүмд үйлчлэхгүй гэж зарим нэг нь сүмийн жолооч хийвэл юм. Тэр жолооч хийж машинаар хүмүүсийг авчирна. Сайн мэдээ явах хүн байвал явна. Сайн мэдээ тараалдах материалыг бэлдэнэ. Сайн мэдээ тараалт болно. Дагалдагч бэлтгэх програм санхүүгээрээ туслах дэмжих гих мэтэр нь олон талтай байгаа. Тэгээ бурхны хаанчлалыг хайхдаг. Та ямар дуудагдсан бэ? Та дуудлагаа мэдэх хэрэгцээтэй. Дуудлага мэдхийн тулд ингээд
Яаж мэдэх вэ гэдэг нь болохоор өөрөө бурхны өмнө эзэн бурхны миний дуудлага юу вэ? Энэ дэлхий дээр би юунд дуудагдсан бэ? Тэр дуудлагыг биелүүлэхийг хүсэж байна. Над мэдүүлж өгөөр, сануулж өгөөч эзэн минь. Тэр дуудлагыг би биелүүлэхийг хүсэж байна. Өдөртөнд дагуулж өгөөрэй. Танад мэдүүлж өгөөрэй гэж асууна. Бурхан эзэн бурхнаас сонссон түүний өдөртөнд чиглүүлгийг авна. Бурхан танд өгсөн чиглүүлгийг авна. Тэр бурхны дуудлагыг бурхан хүнд өөрт нь өгдөг. Онцгой тохиолдол юм уу? Зарим тохиолдлууд иш үзүүлгээр дамжуулж заримдаа хүмүүст өгдөг. Хүмүүс өөрсдөө залбираад асуудаг. Залбираад мэддэг. Заримдаа бурхны хаанчлалыг хэрэг хайгаад явж байхад нь бурхан дуудлагыг илчилж өгдөг. Тэгээд энэ хөө дагалдагч бэлтгэх дуудлага би авсан. Тэгээд энэ хөө дуудлага нь болохоор хүмүүсийг босгон байгуулах, өдөр одоо хүмүүсийг босгон байгуулах, хүчрхэгжүүлэх дуудлага. Тэгээд энэ нь бас энэ хөө дагалдагч бэлтгэх дуудлага бас биелүүлж явж байгаа нөхөө бас видео хийж хүмүүсийг босгон байгуулахад хэрэгцээтэй тэрхүү дуудлага биелүүлж явж байгаа. Тэр та бүдэг уриалж байна. Эзэн бурхны өмнө бүгд хамтаа санаа нэгдийн залбирцгаая. Тэр бүгдээр яг нэг хэрэгцээ идэх уух ба өмсөх зүйлс байгаа байхгүй. Энэний залбирал нь болохоор юу гэвэл бурхны хаанчлалыг хайх хаамаа. Ихэн тайван. Тэгэхээр бурхны хаанчлалыг бүгд хамтаа айцгаая. Хэрэгцээнээс эхлэе. Өө эзэн бурхан минь хамтаа дагаа залбираарай бүгдээрээ. Аллилуйя. Тэгээд яах юу ч идэхгүй, юу ч уухгүй, ерөөс өмс бүх юм хаяал бурхны хаанчлалыг хайгаад явах юм гээд бурхны хаанчлалыг тань өгчүүлсэж бол хоолны хийж өгнө. Тань мөнгө хэрэгтэй бол ажиллаа хийн. Юм гэдэг хүмүүс шууд хаяал шууд нэг сүмд очиод суух юм яриаггүй шүү. За бүгдээрээ юу гэвэл бурхны хаанчлалыг ихэн тайхлаа. Бурхны өмнө өнөөдөр би таны хаанчлалыг хийн. Өдөр тутмын хаанчлалыг хийн шүү дээ. Хүүхдүүдэд хооллох нь мөнгө санхүүгээр тэтгэх нь чухал та угаасаа дэрэг хийх ёстой. Тэгээ явж хат гэхдээ тэр нь зөвхөн идэж уух ба өмсөх зорилготой, зөвхөн тэднийг ханх зорилготой биш. Таны үндсэн амьдралын зорилго бурхны хаанчлалыг хайх, бурхны хаанчлал ба зөвхт байдлыг ихэн тайх. Миний амьдралаар дамжуулж бурхан минь таны хаанчлал тэлэх болтгоо, таны хаанчлал илэх болтгоо, олон хүмүүс таныг мэдэх болтгоо гэж тэгэд бурхны өмнө залбирна. Тэгээ эзэн бурхны хамтаа залбирцгаая. Хаалалуя. Бурхан минь таны өмнө ирж байна, даатгаж байна. Хаалалуя. Таны өмнө бүх хэл зүйлсүүдийг эзэн танд өргөн даатгаж байна. Та сахин хамгаалж удирдаг тань баярлалаа. Яг одоос идэж уух өмсөх болон эдгээр зүйлсүүдийг танд өргөж байна. Гачигдaltaа дутагдaltaа байгаа хэсгүүд байгаа. Өмнө бурхан минь өөрийнхөө төлөө яг өөрөө идэх, өөрөө өмсөх, өөрөө өмсөх хувцас, өөрөө амьдрах байр гэх мэт өөрт хэрэгтэй зүйлсээр анхаарлаа хандуулад энээс цаашаа бурхны хаанчлалыг би хайдаггүй байсан байна. Энэ ойлголоо бурхан минь. Эзэн бурхан минь яг би бас таны хаанчлалыг хайхыг сонгож байна. Энэ хаанчлалыг би хайх сонгож байна. Таны дуудсан дуудлагыг миний амьдралтаа мэдүүлж өгөрөө. Бас таны намайг дуудсан дуудлагыг би мэдээд бас үнэхээр дагах зүрх сэтгэлийг эзэн бурхан минь өгөх болтугай. Дагаж эзэн таны дуудлагаар дуулууртайгаар дагаж урах шахах эзэн та өдөрт дагуулж өгөрөө. Би бас дагдаг байх болтугай. Өргөжлөл итгэлээр өдөр бүр дээр дагаж урагшаа явдаг байх болтугай. Эзэн та өдөрт дагуулж чиглүүлж болтугай гэж танд өргөн даатгах байна. Өнөөдрийн цагийг, өнөөдрийн бүхэл өдөртөм чиглүүлгийг эзэн танд өргөн даатгах байна. Халелуя. Та сахин хамгаалж өдөртөнд дагуулдаг тань баярлалаа. Халелуя. Бурхны хаанчлал хэлэгдэх болох эзэн таны хаанчлал хэлэгдэх болтугай. Олон хүмүүс сайн мэдээ тарааж, олон хүмүүс эзэн бурхны танд итгэх болтугай. Миний хамаатан садна аврагдаг байгаа бүх хамаатан саднуудад нэрлээ залбираа. Эдгээр хүмүүсийг эзэн минь миний хамаатан сад энэ хүмүүсийг эзэн та аварж өгөрөө. Танд итгэх итгэлийг өгөх болтугай эзэн. Та тэднийг гэрөөж өгөөч. Захин хамгаал өдөртөнд дагуулж өгч эзэн. Тань өргөн даатгах байна. Халелуя. Дагалдагчдыг эзэн дагалдагч бэлтгэхэд өдөртөнд дагуулж өгөөрэй. Энэ бурхны хаанчлал тэлэгдэхэд миний тусланд миний хэрэгцээг эзэмнэ. Өөрийн тэрхүү идэх өмсөх буюу өөрийн тэрхүүр хүсэл зорилгоор юм уу бурхны хаанчлал би ийм хийж гэж өөрийнхөө дураараа өөрийнхөө бодлороо биш зарим бурхны яг дуудагсан тэр дуудлагаа би биелүүлэх эзэн та өдөртөнд дагуулж чиглүүлж өгөх болтугай гэж танд өргөн даатгах байна. Гимшигстэй бүхэл гим нүглээ эзэмнэ гимшиж байна. Халелуя. Өөрийнхөө тэрхүү идэх өмсөх бүгд өдөртмийн хэрэгцээгээ хараад тэрний араас чармаа хайгаад явж исэн бүхэл байдалтай гимшиж байна эзэмнэ.
зөвхөн өөрийгөө бодож харин Бурхны үгэнд дуулуулахгүйгээр зөвхөн өөрөө бодож өөрт хэрэгцээ зүйлс энэ маань зөв гэж бодож итгэж урагшаа явж исэн бүхэл ус эзэн таны өмнө иймшиж байна. Тэр он жилүүдээс тэрхүү хуваачсан байдлаасаа энэгээр эргэж байна. Харин Бурхан минь таны хаанчлалд хэлэгдэх болтугай. Халаалаа. Таны хаанчлалд хэлэгдэх болтугай. Ихэн таны Бурханы хаанчлалыг хайж байна. Таны хаанчлалд хэлэгдэх болтугай. Өнөөдрийн миний амьдарч байгаа амьдралын зорилго үндсэн утга учир маань эзэн таны зөвхт байдлыг хайж таны хаанчлалыг эрен хайж байна. Та надад мэдүүлж өгөөрэй. Мэдүүлээ зогсохгүй би өнөө дагаах бүрэн зүрх зориг өгөөрэй. Ариун сүнсээ нас сануулж өгөөрэй. Тэгэд үргэлжлүүл өдөр бүр тууштайгаар дагаад явхад өдөртөн дагуул чиглүүлэх болтугай гэж тандаа өргөн даатгах. Назар Есүс нэрээр залбирч байна. Халелуя. Бүх санаа зовлоо орхиж байна эзэн Бурхан минь. Таны өмнө орхиж байна. Юу гэдэх вэ? Юу өмсөх вэ? Юу авах вэ? Энэ яах вэ? Тэр нь яах вэ гэж би дахин санаа зовхгүй. Санаагаа би зовоохыг сонгохгүй. Санаагаа би зовохгүй. Харин эзэн таны хаанчлалыг эрен хайж таны дотор би урагшаа явахыг хүсэж байна. Таны хүсэл тэнгэршгээ газар дээр биелэгдэх болтугай. Халелуя. Таны өргөн наадах чинь өөр бааш. Назар Есүс нэрээр залбирч байна. Халелуя. Баашара басараа. Тэг өдрөөс чөлөөлтөнд залбирлаа эцгээ яг нөхөж яг энэ идэх уух бомсох гэдэг өдөр тутмын зүйлсээр санаа зовоолдог сүнслэг сэтгэмгэр зүйл биетээ одоо сүнслэг зүйлсүүд наалтсан байна. Байж байгаа л гайгүй явж байгаа л гин огцсон байгаал огцом санаа зовоол гайгүй явж байгаа. Тэгээ тэрэндээ ингээд орчдөг. Одоо орчдөг нь болохоор тэр санаа зовлонд орчдөг. Энэ махан биенээс гадна сүнслэг зүйлсийг хөөжиж хөөх чухал гэдэг тийм хэрвээ наалтсан байж байгаа л буцаал санаа зовоод байвал тэрхүү байдал руугаа тэр муу сүнслэг зүйлийг хөөн. Тэр хүн өдөр тутмын босч ирээд өглөө босч ирээд Бурхны үгийг уншаад залбираад Бурхны үгэн дотор итгэлтэйгээр урагшаа ангаар хандаад явж байхад яадаг байггүй л хүн санаа зовдөггүй. Эзэн Бурхны үгэн дуудлагаа биелүүлээд урагшаа явдаг агаа. Тэр нь саад болох зүйлсүүдийг буюу тэгээд гисэдчихсэн үг уншсан ч гэсэн дахиад санаа зовоол дахиад айгаал дахиад ингээд юм тиймэрхүү зүйл төгшсөн байгаад ингээд хүн эднээсээ гарч чадахгүй буцаал эргээд байвал сүнслэг зүйлсүүдийг хөөх хэрэгцээтэй байх магадлал байдаг. Хэрвээ ямар нэгэн тийм буцаж эргээд байх юм бол тэр зүйлсүүдийг хамтдаа хөөцгöö. Назарын Есүсийн нэрээр санаа зовоолдог сүнслүүдийг зайлуулж гаргаж хайж байна. Өөрөө махан бие дээрээ тавиад санаа зовоолдог бодолснуудыг зайлуулан гаргаж хайж хөөн зайлуулж цэвэрлэж байна. Эзэн Есүс нэрээр цэвэрлэж зайлуулан гаргаж хайж байна. Нүднээсээ эндээс авлын тохноос авч хайж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж байна. Цэвэрлэж. Аллилуйя. Эзэн Есүс нэрээр цэвэрлэж байна. Тэр хэрэгцээ юм уу зөвхөн ингээд махан биений зүйлсүүдийг хэрэгцээтэй зүйлсүүдийг ингээд Бурхан байлаад өгнө гэж хахад тэр зүйлээ хараа санаа зовол энэ болохгүй бол яана бүтлгүүтүүл яана гэж санаа зоволдог бузар хүмүүсийг хөөн зайлан гаргаж хайж байна. Яг Назарын Есүсийн нэрээр яг сонсож байгаа хүмүүс надаас зайлгна болохоор би яг сонсож байгаа хүмүүс өөр дээрээ чөлөөлтийгэр надаас зайлцгаа гэд хөгөрөө сонсож байгаа хүмүүсээс хөөн зайлвал гаргаж хайж байна. Тэр санаа зоволдог бузар хүмүүсүүд Назарын Есүс нэрээр зайлцгаа гэж тушааж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Буцаж яваад Бурхан дуудлагыг биелүүлэхэд саад болоод байгаа. Дуудлага саад болоо Бурхан дуудлагыг биелүүлэхгээр хоошоо ухарч суугаад байгаа тэр бодлоготой хөөн зайлуулан гаргаж хайж байна. Назарын Есүсийн нэрээр дуудлагыг биелүүлж байгаа замдаа зогсоод хоошлоод ухраад байгаа. Тэгж мэдрүүлээд байгаа тэр бодлоготой хөөн зайлуулан гаргаж хайж байна. Явж байгаад гинт болчдөг. Тууштай биш штэ би ингээл уншиж аваад болчдөг. Би угаасаа ийм ингээд угаасаа гэд хүлээж авсан. Үнэхээр бол ер нь Бурхны үгийг уншихаар Бурхны оршихуйг ирлэхлэхэр байдаг. Тэгж яад хоошоогоо ингээд суулгаад үгийг унших гоошо суулгаад байвал тэр сүнслэг зүйлсүүдийг хамтаа зайлуулан гаргаж хайж байна. Тэр сүнслэг зүйл сүнслэг биетүүд хүний бие наалтсан дотор нь орсон. Одоо яг таны өөрийн итгэлийн дагуу тэрхүү сүнслэг бузар муу сүнсүүдийг хөөн зайлан гаргаж хайж байна. Би тууштай биш. Би байж байгаа л ингэдэг шүү дээ. Би гэж өөрөө тодорхойлоод байгаа бол энэ сүнслэг зүйл таны биеэс гардаггүй. Таны биеэс наалтсээс салдаггүй. Харин энэ бол би биш юм аа. Намайг ингээл тууштай байлгахгүй байгаа тийм тууштай биш. Тэр бузар сүнс залхуурлын бузар сүнсүүдийг Назарын Есүсийн нэрээр яг зайлуулан гаргаж хайж байна. Залхууруулдаг, тууштай байлгадаг, байж байгаа л юмыг ихлүүлчихэд дуусгадаг. Тэр бузар сүнсүүдийг Назарын Есүс нэр би хөөн зайлуулан гаргаж хайж байна.
зайлцгааг тушааж байна. Назараа Есүсээр зайлцгааг тушааж байна. Цэвэрлж байна. Хөөн зол гаргаж хайж байна. Есүс Христ ирэх мөлтөө нэрээр тушааж байна. Халелуя. Өргөдлөлийн чөлөөлтөй хийгээрэй. Альва нэг санаа бодол зүйлхэн бол энэ видео болон бас бусад видеог дагаад бүгдээрээс сүнслэг чөлөөлтүүдийг бас хийх зүйлсээ бол хийгэр яад бол эдгээр хүмүүс нь бодит бөгөөд ингээд буцаад унаад ингээд мэдрүүлээд байвал сүнслэг зүйлс байх магадaltaй. Илчлийн ба мэрэгүү хоног сүнсээр эзэн дамжуулж ариун сүнсээ хүмүүст илчилж өгөрөө аль нь сүнслэг зүйл аль нь биш вэ гэдгийг мэдүүлэх болтугай. Эзэн Есүсээр ерөн залбирч байна. Танд өргөн даатгаж байна. Халелуя. Таны хаанчлал тэнгэр шиг газар дээр биелэгдэх болтугай. Назар Есүсээр ерөн залбирч байна.